우리 집에 어떻게 들어온 거야? За яцгаана guys, миний та бүхэнд ярьж өгөх кино бол 2024 оны Hide and Face хэмээх триллер драма төрлөө солонгос кино байгаа. За гол дүрийн жүжигчдийн хувьд Parasite хэмээх киноны баян эзэгтэн дүр бүтээдэг Choi Yoo-jung. За түүний сүг залуугийн дүрд Son Seung-hoon хэмээх модель дуучин жүжигчин залуу тоглосон байна. Гол дүрийн бүсгүйн хуурай дүүгийн дүрийг бүтээж байгаа. Бас нэгэн гол дүрд бол Park Ji-hyun гэх жүжигчин тоглосон байна. За интроны дараа кино руугаа шууд орцгоё. I'm the motherfucking Ashhorchlis house. Өргөнгөмөд юутэнтэй цанц food body bounce. Бэцэр залуусаа энэ кинон дээр он цагийн шилжилтүүд их гардаг болохоор өөрийн биелгүү яг сайн сонсоод киногоо ойлгож үзээрэй. За кино маань гол дүрийн залуу буюу Сёнжин за хэдүүлээ амраар нь саах гэд дутчихъя. Сүд бүсгүй соёоныхоо үлдээсэн бичлэгийг үзэж байгаагаар эхэлнэ. Уг бичлэг дээр буцаад Берлин явлаа. Би гэрлэхэд бэлэн биш байна гэсэн утгатай зүйлс ирдэг. Үзэгдэл солигдсноор саах маань найрал хөгжмийн удирдаач гэдгийг хэдүүлээ мэдэж ав. За энэхүү филармоны найруулагч буюу захирал нь манай соёоны ээж. Саах соёоны ээж хоёр хэсэг ярилцаж соёоны эзгүүд түүнийг орлох морин хил тоглох хүнтэй уулзахаар болно. Ингээд манай 3 дахь гол дүр буюу Ми Жо саахтай уулздаг. Ярилцлага амжилтгүй хийн нэгэндээ таалагдаагүй мэт өнгөрөх боловч маргааш нь саах түүнийг ажилд авахар болдог. Мөн тэр хоёр адилхан хөгжмийн зохиолч дуртай байдаг нь их дотн мэдрэмж хинхэндээ төрүүлээд амждаг. За дараа нь соёоны ээж ажлын хамтрагчтайгаа саахтай гурлаа концертын талаар ярилцаж суудаг. Мөн шинээр соёоныг орлох болсон Мижүүгийн талаар ярилцсан. Маргааш нь Мижүүгийн машин эвдэрсэн байх ба саах хүргэж өгөхөөр болдог. Хүргэж өгөх явцад нь бороо ирж эхлэх ба тэд баг зэрэг алкогол хэрэглэж юм ярилцаж сууна. Мижүү дахиад уухыг хүсэж байна гэснээр саах манад орж юм ууя гэж хэлдэг. Вайн уусны дараа тэд ярилцаж суугаад халсандаа ч юм уу саах Мижүүг шууд лүнсэд авдаг. Ингээд толны өмнө зогсоод тэгээд яг юу болох нь тодорхойлогддог. Маргааш болсноор соёоны ээж охиныгоо холбоо барилгүй утсанд санаан зовж эхэлдэг. Мижүү харин өчигдрийн явдалд уучлаарай. Тэгж холбоо барихгүй вэ гэсэн ч саах маань залгаад дуртай аяыг нь тоглож уяраадаг. Уярсан Мижүү мэдээж саахтай уулзна. Тэд барилдаа нээж дуусны дараа Мижүү усанд орж байхдаа гинэт ойролдог. Саах гайхаад яваад очтол шөвшүүрнээс гинэт халуун ус гоожоод би ойрлцохлоо. Би яагач вэ зүгээр гээд буцаагаад явуулна. За ингээд уг үйл явдлаас 3 сарын өмнөх рүү хэдүүлээ очицгаая. Саах сая 2 онгоцны буудлын дээр байх ба Солонгост эргэж ирсэн байна. Энэ үед Мижүү онгоцны буудлын дээр ирсэн байх бөгөөд сая энэ хоёр нэгнээ таньдаг мөн харилцаанд тааламжгүй байгааг мэдэж авна. Мижүү түлхэр өгөх гэж л ирсэн юм гэдгээ хэлнэ. Үүний дараахаас хоёр маань шинэ байшин дээр ирээд амьдралаа ярилцсан. Үзэгдэл солигдсноор тоглолтын бэлтгэлийн үеэр концертын найруулгыг сая ээжтэйгээ ярилцаж байх оронд саах нэгэн хөгжимчөнтэй дотны яриа өрнүүлж байх ба түүнийг нь сая харж хардаж эхэлнэ. 다음은 좀 서정적으로 가는 거야. 이게 이번에 빈에서 한 공연 프로그램인데 Тэд гэртээ ирж тэр тухай ярилцсан хоорондоо жаахан маргалдаад ав. Саах намайг эвгүй байдалд оруулсан хэмээн соёон дуурлана. Орон соёон толныхоо өмнө зогсон ямар нэгэн санаа сэдэж буй түүний харцнаас ил тарагдана. Ингээд маргааш нь соёон Мижүүтэй уулзаж уушлаад гуйх бөгөөд өөрийн бодож олсон санааг түүнд хэлж туслахыг гуйна. Уг байшнаа нууц халахтай байх бөгөөд дотроос нь байшиг бүхэлд нь харж болохоор цонхнууд байдаг. Соёон орж юу ч өршлөгдөөгүй байх шүү хэмээн хэлэх нь түүнийг өмнө нь энд орж ирж байсан бөгөөд нэлээдгүй дурсамж агуулсан хэсэг болохыг мэдэж авна. Тэгээд Мижүүд хандаж намайг энд харах нь дурсамжийг чинь сэргэж байгаа эц хэмээн хэлснээр хэдүүлээ флешбэк хийж өнгөрснийг харна. Нэлээд хэдэн жилийн өмнө энэ байшинд хамт хөгжмийн бэлтгэл хийдэг байх үедээ энэ нууц хонглыг олж дотор нь саяогч Мижүүг болоо олгодогч гэхүү нэг тийм үгэнд нь ордог. Тэгэл тэр хоёр үнсэлцээд л тэгэл ойлгочихгүй юу да. Тэд нууц өрөөнөөс гаж ирснийхаа дараа саяогч нууц өрөөнд орохдоо бэлтгэж Мижүү жоох идэх юм бэлтгэдэг. Ер нь их чин санаа бол манай саахыг намайг байхгүй гуйнаглах нь ер нь юу хийх нь гэдгийг л үзэх зорилготой. Нөгөө түрүүний хардталтаас болж юм санаа сэдэж байгаа. За ингээд игч нууц өрөөнд орж Мижүү харин толны цаанаас игчэд баяртай гэж хэлээд гараад явна.
Нууц ангил дотор сүлжээ барьдаггүй байх ба соёогч уйдаад өөрийгөө хүлж өөртөө ярилцж авах үед саах их гонигтай гэрте орж ирнэ. Үүнийг нь харсан соёогч баяртай байх ба нууц өрөөнөөс гарах гэсэн боловч түлхүүр нь таардаггүй. Ингээд дарга ядаж угаалх өрөөний толийг дотор талаас нь үдэж байх үедээ гараа зүсчихнэ. Нуулмаар саах юу сонсдгоо ба соёогч үлсэж эхэлнэ. Азар өрөөнд нь цаас хайрцаг дөрөн гоём байх бөгөөд үлсээ ирэхэд шижиглэж байсан ч нэгийг нь угаагаад иддэг. Тэмээ. Угаагаад иддэг. Одолгүй шүдэ угааж хооронд нь Мижүү угаалгын өргөнд орж ирсэн байх бөгөөд соёогч эхлээд баярлаж байсан ч гэрт нь яаж орж ирснийг нь гайхдаг. Мижүү нөхөртөө нь ууж байгаагаа хэлдэг, мөн түлхүүрийг сольснооч хэлдэг. Тэгэхээр соёогчийг өрөөнд гацаах нь Мижүүгийн төлөвлөгөө байсан нь тодорхой болж байгаа. Тэгэд хөрхий соёогч саах Мижүү хоёрыг барилдаж байгааг толны цаанаас хараад өчнөө удаа бол битгий гэж хашгирсан ч угаасаа сонсогдохгүй л дээ. За дахиад л цаг хугацааны аялал хийж уг үйл явдлаас өмнөх 7 сарын өмнөх рүү хөдөлгөөн очино. Байшинд засвар хийж байх ба уг ажлыг Мижүү хийлгүүлж байна. Зургийг нь авч соёогч руу явуулаад би таныг санаж байна гэх мессежийг бас илгээдэг. Засвар дууссаны дараа нэгэн эмээтэй Мижүү хамт явж байх бөгөөд энэ эмээ нь энэ байшингийн хууч хийзэн бас манай хоёрын хөгжмийн багш болж таардаг. Уг эмээгээс хідүүлээ байшинг анх дайны үед барьсан. Тэгээд хорогдож нуугдах зориулалтаа нууц өрөө гаргасан гэдгийг нь мэдэж авна. Эмээ бас энэ хоёрыг жоохондоо нууц өрөөрөө орж юу яадаг байсныгаа мэддэг л байсан байлээ. Ингээд ахин нэг флашбек орж ирснээр бас л манай эмэгтэй 2 гол дүрийн харилцааны эхлэлийг нь харуулдаг. Ингээд Мижүү маань уцаар соёогчтой ярьж байх ба соёогч Солонгост ирэхдээ нэг хүнтэй ирнэ. Тэр нь миний сүд залуу гэж хэлдэг. Би одоо жинхэнэ амьдралаар амьдармаар байна. Гэт пал хидлэн хэлээд байна. Мижүү уурлаж би таны хоромж амьдрал байсан юм уу гээл. Тэгээд энэ байшинг соёогч худалдаж аваад Мижүүд байшингийн засварыг даатгахаар тэгээд ер нь Мижүү бол хамт амьдран л гэж бодсон юм шиг байна. SADAF. Цаа ингээд буцаад одоо цагт ирснээр манай хоёр толны наан цаныг марж байх ба Мижүү гомцсон сэтгэлээ уураар тайлж би таны залууг өөрийн болгоод жинхэнэ амьдралаар амьдрнаа гэж хэлдэг. Энэ үед соёогч уурлаж өрөөнд дотор байсан усны шугамын нэг юмыг эргүүлснээр энэ хэсэг нь өнөөх халуун ус гинэт гождог хэсэг байдаг. Соёогч юу ч хийж чадахгүй гэж бодож байсан ч одоо ингээд усны шидтэн болж байгаагаа мэдэж авлаа. Ингээд маргааш соёогчийн ээж охиндоо санаа зовж цагдаад хэлж гэрийг нь нэгжүүлэхээ мэдэгдэнэ. Мэдээж цагдаа ирээд ямар ч сэжигтэй зүйл олдоггүй. Дараа нь саах Мижүүтэй хамт гэрт нь очиж байх бөгөөд хаалганых нь нууц үг нь 11-17 буюу манай соёогчийн төрс өдөр байдаг. Тэр хоёр тэгэл дахиад ууж идэл тэгэл ярилцаал. За тэгээ маргааш нь соёоны ээж охиныхоо үлдээсэн видеон дээрээс нэг хүний гарыг олж харах ба тэр нь мэдээж Мижүүгийн гар байдаг. Саах харин гарыг нь бугуйчаар нь таньдаг бөгөөд шууд л Мижүү рүү явдаг. Ингээд саах очоод шууд л Мижүүг байцааж эхэлнэ. Чи надаас юу нуугаад байгаа? Чи түүнийг явах үед хамт байсан биз дээ? Тэр одоо хаана байгаа юм бэ гэхэд мэдээж Мижүү би юу ч мэдэхгүй гэж гүрийсээр л байдаг. Миний мэдих ганц л юм бол би тантай унтсан гэж хэлж бүр өддөж байгаа шүү. Тэгсэн саах хуурлаад сүултээ та хоёр нэг нэгэндээ таалагддаг байсан биз дээ. Би чиний утасны чинь дэлгэсэн дээрх зургийг харсан. Тэрний зураг байна лээ. Чиний утасны код, хаалганы дугаар, тэрний төрсөн өдөр гээл өчнөө зүйл хэлсэн ч Мижүү юу ч мэдэхгүй гэдэл таг хүрээсээр өгдөг. Ингээд саах гэртээ ирээд гараа угааж байтал ус нь гинэт хаагдчихдаг. Ингээд ах сэжиг авч одоо усыг нээдээ. Одоо хаа гэсээр их чиг толны цаанагааг мэдэж авна. Гэхдээ ах шууд гаргачихгүй. Мижүү бит хоёрыг чи харсан биз дээ энэ төр гэдэл баахан ямарч хагаад шууд Мижүүтэй уулзахаар явдаг. Одоо харин Мижүү хамаг үнэ хэлнэ. Саах эн чинь хүн алж байгаатай л адилхан гэмт хэрэг гэтэл Мижүү одоо тэгээд яах юм бэ? Шууд очиод гаргаал тоглосон юм а гэхүү. Соёонигч миний буруу гэдэл надаас уучлахгүй хөө гэдэл маргалдаж эхэлнэ. Ах гэртээ ирж толны өмнө суугаал би өөрийгөө хийцээш өршөөхгүй байхаа гэж хямраад суун. За үүний дараа хадам ээж нь саахт баяр хүргээл бэлтгэл ажил өстой гоё байна гэд магтаж өгнө.
За дараа нь саах мижүүтэй уулзаад одоо болио гаргая. Амьд байгаа эсхийг нь мэдмээр байна. Өгчихөл яах юм бэ гээл. Мижүү харин амархан гарч хаа газар бишээ. Хоёлаа зүгээр л хүлээгээд юу болохыг харцгаая. What the fuck. Тэгсэн ах тэгвэл би цагтаа дуудана гээл. За тэгсээр аваад манай хоёр нууц руу орохоор болно. Ороод соёогчийг хайж олтол ухаангүй хөвтөж байна. Мижүү сэрэхэр дөхөж очтол соёогч мижүүг барьж авна. Мижүү саахыг тэрвэрэд хоёлаа гарцгаая. Тэр галзуурсан байна. Өөрийн ухаан санаагаа алдсан байна гэтэл саах маань мижүүг холдуулах гээд хан руу түлхдэг. Мижүү толгоогоо хан цохиод жижиг. Саах маань соён эгчийг сугадаад хамтдаа нууц өрөөнөөс гараад за тэгээ саах шууд л чи усанд ороод амардаа. Би цагдаагийн газар руу явлаа. Одоо хэрэгээ хүлээнэ гэсэн утгатай юм хэлээд гимбороогоо хүлээхэд соёогч хэрэггүй битгий би харин үлсөөд надад хоол захиалаад өг. Тэр хооронд би усанд орлоо гэж хэлээд явдаг. Ингээд угаалгын өрөөнд ороход манай хоёрын байр солигдсон. Соёогч угаалгын өрөөнд энийгэл мижүү нөгөө нууц сонголтод үжигдсэн уурлаж уйлал. За ингээд хэд хоногийн дараа өглөө эрт манай саах гольф тавлахаар явлаа гэж хэлээд гэрээсээ гарах гэдэг. Соёогч гарахаас өмнө намайг үнсгүй мүгээд үнсүүлсэн хэдий ч гарсныхан дараа ууртай дургуутсан байдалтай хацаа харчдаг. За ингээд өдөр нь соёогч өргөчнөөс идэх зүйл сууданд хийж байгаа нь харагдана. Юу хийгээд байгаа юм бол гэж үү? Харин л дээ. 예쁘게 입고 За ингээд кино маань дуусаж байна. Facebook-ээр хэсэг хэсэг нь яваад байсан болохоор өөрөө ч үзмэр санагдаад та нарт ч бас ярьж өгмөр санагдлаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Таалагдаагүй бол зайлгээд комент бичиж бас болно. За баярлалаа. Баяртай.